Төрийн оновчтой зохицтой бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хяналт тэдний оролцоог бүрдүүлэх нь бидний зорьсон ардчилсан нийгмийн нэгэн хэсгийг хүүднээс Монгол Улсын ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төрлөө санаачлагыг гаргаж үндэсний хэмжээнд зөвлөмж гаргаад байгаа. Мөнгө хөрөнгө эрх мэдэл мэдээллийн ард иргэдээс нуун далдалснаар төр томордог. Энэ нь ардчлалын суур зарчмаас хит холдсон үзэгдэл учраас засахын тулд төрийн тэргүүн хэд хэдэн хуулийн төслийг санаачлал боловсруулж улсын хуралд өргөн мэдээлээд байна. Үүний нэг нь шилэн дансны тухай хууль юм. Шилэн дансны тухай хуулийг баталснаар төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлгналын үйл ажиллагаа болон өр зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зохицуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм а. Энэ шилэн дансны хууль батлагдсанаар энэ одоо иргэд мэдээлэлтэй болно. Иргэд мэдээлэлтэй болно гэдэг маань иргэд одоо нэг ялангуяа орон нутгийн хөгжлийн сангийн түвшингийн хэмжээнд тийм ээ асуудлыг шийдэхэд ингэж өөрсдөө шууд шийдвэр гаргах хэмжээнд ингэж оролцох тийм бололцоо боломж нь илүүтэй бүрдэж явах юм аа. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгч удаасаа хэлдэг штеп. Иргэд нь оролцдог иргэний нэгж байхгүй гэж тийм ээ. Тэгэхээр бид нар нэгэн тал одоо ийм арчилсан иргэдийн оролцоонд тулгуурсан засаглалыг бид нар одоо хэвчүүлж байгаа бол иргэдийг мэдээлэлтэй болгох одоо энэ хууль эрх зүйн орчиныг бид нар бүрдүүлэх талаасаа эхлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Монгол Улсын үндсэн хуулинд төрөх түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалал зохих, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт иргэдийн хувьд тэр бүр хангалттай хэрэгжихгүй байгаа нь төрийн байгууллагуудын зүгээс иргэдийнхээ өмнө мэдээллээ ил тод гаргах, тэднийг мэдээлэлээр хангах эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай холбоотой. Шилэн дансны тухай хуультай болох нь зүйтэй гэж үзэх нэг шалтгаан нь энэ болж байгаамаа. 2012 оны 9-р сарын 19-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч зарилгаараа шууд арчлал иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төлөрлөгс харуулах үндэсний болон урт хугацааны бодлогын баримт жижигт бол заасан байж байгаа. За ийм хууль зүйн үндэслэл шаардлагуудын үндсэн дээр шилэн дансны тухай хуулийн төсөл бол босруулсан байна. За практик шаардлага ямар асуудлууд гарч ирсэн байгаа вэ гэхлээр та бүхэн мэдж байгаа төсвийн ил тод байдал, төсвийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд улсын хурал, засгийн газар, за холбогдох яам агентлагуудаас хууль тогтоомж дүрм журмууд бол их хэмжээгээр сүүлийн үед гарч байгаа. Гэрсэн эдийн боловч эдгээр хууль тогтоомж дүрм журмууд нь хоорондоо уялдаа холбоо бол төдийлөн сайн хангахдахгүй бие давхарцсан ийм шаардлагынхаа үүдс бол бүрэн гүйцэд биш ийм байдал бол харагдаад байгаа. За өнөөдөр төсвийн ил тод байдал иргэдийн оролцоог хангахтай холбоотой өнөөдрийн хууль тогтоомж хангалтгүй байгаа бол хэд хэдэн үндэслэл хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. За нэгдүгээрт нь би өмнө та бүхэнд бас хэлсэн өнөөдрийн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүж байгаа төсвийн бүхий л байгууллагууд за мөн төрийн болон орон нутгийн өмчт төрийн өмчт дамгаасан аж ахуйн нэгж байгууллагууд засгийн газрын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн нэгжүүд за мөн төрийн өмчийн хөрөнгөөр мөн төсвийн байгууллагын гэрээгээр гүйцэтгэж байгаа бүхэл байгууллагуудын төсвийн үйл ажиллагаа төсвийн одоо орлого зарлагын гүйлгээнүүд ил тод нээлттэй байх энэ байдал бол зохицох байдлаар бүрэн шийдэгдээгүй байгаа. Эрх зүйн ийм тогтолцоог бүрэн гүйцэд бол биш байгаа гэсэн юм асуудал гарч иж байгаа. Манай улс иргэдтэй төдийгүй олон улсын түвшинд ч төсвийн ил тод байдлын индексээр хангалттай байрыг эзэлж чадахгүй байгаа юм. Тухайлбал олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхлэн гаргадаг төсвийн ил тод байдлыг 2012 оны судалгаагаар Монгол улс нийт 100 оноо авахаас 51 оноотойгоор дэлхийн 100 орноос 38 дугаар байр буюу дунд түвшинд явж байна гэж үзжээ. Татварлагчдын мөнгийг чухам юунд хэдий хэрэг хэмжээгээр хэрхэн зарцуулж байгааг ил тод болгосноор төсвийн сахилга бат сайжирна гэж үзэж болох юм. Манай хорон дарга орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгийг чухам юунд хэрхэн зарцуулав? Бидний саналаа өгсөн ажилд шударгаар хуваарлалт хийж зарцуулж чадсан эсгэд хий хоосон хардхын оронд цахим хаяг самбараар дамжуулан мэдээлэл авч хяналт тавих боломж иргэн бүрт олдно гэсэн үг юм. Иргэдийн оролцооны гол үндэс нь бол мэдээлэлтэй байх явдал. Тийм учраас 3 дугаар үндсэн хуулийн 3-1 заасан зүйл заалтыг хэрэгжүүлэхийн тулд мэдээллийг бол иргэдэд өгч иргэдийн оролцооны гол үндэс хуурийг бүрдүүлэхийн тулд гарсан байгаа.
За тэгээд Монгол улсын иргэд бол бүгдээрээ баг хорооны харьяат байдаг. Гэтэл иргэд бол баг хорооныхаа амьдралаас илүүтэй улсын чанартай асуудлыг дандаа ярьдаг. Баг хорооныхаа амьдралд бол оролцох нь ховор байгаа. За тэгээд хууль гарах үндсэл нь мэдээлэл төрд бол хэд төвлөрсөн байна. Тэгээ мэдээллийг өмчилснөөрөө бол төрийг өмчилсэн гэсэн асуудал өнөөдөр маш хавтгаарсан байгаа тийм ээ. За төр нь иргэдэд биш ийм учраас мэдээлэлтэй учраас өөртөө үйлчилж байна. Тийм учраас нэгэнт өөртөө үйлчилж байгаа учраас бол хяналтгүй төр болцсон байгаа. За баг хороо бол яг иргэдийн одоо амьдралын гол үндсэн хэсэг нь байх ёстой байтал сонгуулийн үеэр маш их хэдвчдэг сонгуулийн нэгж гэсэн үүрэгтэй явж байгаа. За иргэд нь мэдээлэлгүй байдаг учраас шүүмжлэгч идэвхгүй байр суурь нь чилчсэн байгаа. Өөрөөр хэлбэл зүгээр л хоосон шүүмжлээд явдаг. Яа тэгэхээр мэдээлэл байхгүй тийм ээ. За дараа нь нийгмийг бол хохирогч гэж өнөөдөр бол маш их тооцож байгаа. За тэгээд төрийг аялдан дагалдагч тийм амьдралгүй, идэвхгүй хараат бол нийгэм байгаа. Иргэдийн оролцоо бий бүрдсэн цагт, иргэд мэдээлэлтэй болсон цагт иргэд нь хараат бусаар шийд гарах эрхэн нэгдэн төрийг хянаа. Өөрөөр хэлбэл төр бол мэдээллийн монопол биш болох юм байна. Энэ өнөр баяр гэж хүн төсвийн мөнгийг татвар төлжтэй мөнгийг зарад ямар ч хэрэгцээгүй балыг 10 жилээр нь худалдаж аваад эсгэлаатанда хадгалаад байна уу? Эсвэл хинч хэрэглэхгүй бэлийг 100 жилээр нь аваад хадгалчаад байна уу гэдгийг маш тодорхой болох юм аа. Хуучин тийм хардлагт байсан. Төсвийн мөнгийг үршиггүй зарлаа. Тэрүүгээр шаардлагагүй юм авсан байна, бараа шахсан байна гэд. Энэ бүхэн бол үршигтэй болох юм. Өөрөлд зарсан мөнгө нь хил тод болно. Юун зарсан тодорхой болохоор хүн болгон хянах болцоод. Энэ дээр заавал төрийн аваад идэхгүй иргэд өөрсдөө юу? Тэр вебсайтаар нь ороод хянах болцоотой. Хуулийн хамгийн гол ач холбогдол нь тухайн байгууллагын санхүү, төсөв хөрөнгөтэй холбоотой мэдээллийг хэн хариуцаж гаргах, түүнд ямар үүрэг ноогдож байгааг зохицуулахад оршиж байгаа юм. Төсөвтэй холбоотой татвар төлөгчдийн мөнгийг одоо төсөв төлөвлөж ингэж төлсөн мөнгийг яаж одоо зарцуулж байгаа гэдгийг болохоор бид яг одоо төсөвт байгууллага нэг бүрээр нь тийм ээ. Одоо бид төсвийн хуулийн дээр ч нөгөө ерөнхийлөн захирагч, төлрүүлэн захирагч, шууд захирагч гэдэг гээл тийм. Тэгэхээр энэ одоо захирагч тус бүр дээр одоо ямар мэдээлэл хэдийн хугацаанд нийт мэдээлэгдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээлэл гэдэг нь өөрөө бас те мэдээлэл одоо үнэн бүрэн байхаасаа гадна цаг хугацаанд гарч явах хэрэгтэй. Тийм үү? Тэгэхээр яг тэр агуулгаар нь бид одоо ямар мэдээлэл хэн хизээ гаргаж явах хэрэгтэй юм. Тэр мэдээллийг хэн хариуцж гаргаж явах юм. Тэгээд хизээ гаргаж явах юм, хаана гаргаж явах юм гэдэг. Ер нь бид мэдээллийн гол юу болохоор энэ одоо тухайн байгууллагуудын вебсайт те одоо сайтуудад дээр бусад мэдээллийн хэрэгслэр ингэж мэдээллүүдийг тухайбар гаргаж байна. Тэгэл нийтийн номын сан, орон нутгийн номын сан гэдэг тийм ээ. Түүнээс гадна одоо нийт ялангуяа орон нутгийн одоо захиргаа сум одоо дүүрэгч гэдэг юм уу, аймагуд байдаг юм уу тийм ээ. Ядар болохоор төсөвтэй холбоотой мэдээллүүдээ болохоор тусгай тийм самбар дээр гаргаж тавьж байгаа. Ягаад гэвэл орон нутагт бас интернетийн хөрөлцөө хангамж тэгээд тэр орсныхан дараа тэрний хурдтай тэгээд олон асуудал байдаг. Тэгээ бас иргэдийн маань бас нэлээд хэсэг нь одоо нэг ялангуяа манай ахмадууд интернетээр ороод үзээд ингээд явах боломж их мот байдаг юм шиг байгаа юм. Тийм учраас яг тийм одоо иргэдэд зориулсан тэгээд мэдээллийг хүн одоо шууд ингээд хараад явах болцоод гаргасан агуулгаар бид нар бас тийм мэдээллийн одоо нийтийн зар мэдээллийн самбарч гэдэг юм уу те ийм самбаруудыг энэ төсөвтэй холбоотой мэдээллүүдээ мөн хөрөмөг зарцуулсан одоо шинэ газрын талаар шийдвэр гаргалаа гэж боддог те тэр шийдвэрүүд нь одоо тэр нийтийн зар мэдээгээр дамжиж орон нутгийн иргэдэд хүрдэг байх одоо тийм тогтцоог бид энэ хуулийн дээр оруулж зааж өгсөн байх таа. Одоо яг ийм тухай одоо мэдээлэл төсвийн тухай мэдээллийг ингээ авъя гэд захын дүүрэг юм уу дүүрэг дээр одоо жишээ яваад чих гэхээр манад яг үнийг хариуцсан мэрэгчлээ юм хүмүүс байдгүй маа. Тэгээд одоо цуглуулж авч байгаа ч гэдэг юм уу иймэрхүү асуудал үүсэж байгаа. Тэгэхээр яг хуулийн дээр нарийн тодорхой заасан нь хэн яг мэдээлэл гаргаж өгөх ёстой вэ? Одоо яг хуулийн дээр бол ямар мэдээллийг хэн гаргаж өгөх үүрэгтэй гэдэг бид бүр хатуу заасан байж байгаа. Тийм. Тэгээд улаасаа нөгөө төсвийн тухай хуулийн дээр нөгөө төсвийн менежер гэдэг тий. Тэгээд яг албан шалгуур хүртэл заасан байдаг шүү дээ. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө яг тэр мэдээллийг өөрөөрийнхөө хариуцсан байгууллага салбар яам одоо тий одоо төсвийн орон нутгийн төсвийн мэдээллийг гаргаж явах шууд үүргийг тэдэр хүлээн. Хуулийн төсөлд төсвийн тухай мэдээллийг 10 хоног, төсвийн жилийн гүйцэтгэлийн тухай мэдээллийг 10 хоног, сарын гүйцэтгэлийг 5 хоног, худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөг 10 хоног, мөнгөн гүйлгээ болон бонд, зээл, өрийн бичгийн тухай мэдээллийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлж байхаар төсөлд тусгасан байна.
Шилэн данс гэсэн нэгэн хууль гаргах нь зөв. Гэхдээ тэр хуулийг одоо хэрэгжүүлэхгүй бол яах юм бэ? Одоо маш их олон хууль гарч байгаа шүү дээ. Одоо ерөнхийлөгчөөс санаачлаад ерөнхийлөгчөөс эндээс олон агаарын бохирдлын тухай хууль гарлаа. Ядуурлаас одоо тэмцэх тухай хууль гарлаа. Одоо тэгээд тэр хороо, баг, дөгрөг, хотын захиргаа, аймаг хотоор очиод хэрэгжихгүй байх. Тэгээ хэрэгжүүлэхгүй тэр хуулийн өмнө хүлээсэн үүргийн цалин яваад хэрэгжүүлэх байгаа албан тушаалтнууд ямар арга хэмжээ авах тухай асуудал нь бол тэр хуулийн тусгаж өгөөгүй. Тэрний хэн хэрэгжихгүй байгааг нь орон нутгийн баг хорооны иргэн хүн одоо мэдээд хаана хандахыг мэдэх юм байхгүй. Хэн тэрний одоо хэрэгжихгүй байна, хэрэгжиж гин гэдгийг мэдэхгүй. Тэгээд тэр албан тушаалтнууд цөмөр хуулиа мэдэхгүй. Хууль мэдэхгүй хүн яаж ард иргэдэд тэрийг хэрэгжүүлдэг юм? Иймэрхүү байдалтай явж ил байгаа юм. Ер нь бол энэ хуулийн хэрэгжилтэнд одоо хяналт тавих гол одоо хэсэг манай иргэд өөрсдөө байх хэрэгтэй. Тийм ээ. Хууль нь гарлаа, энэ хуулийг одоо ямар байдлаар хэрэгжүүлэх гэдэг үндсэндээ манай иргэд бол хуулийг бол баг манаас илүү мэддэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэх тал дээр одоо тодорхой асуудлууд байгаа бол түүнийг одоо холбогдох тийм хяналтын байгууллагууд нь тавих. Хяналтын байгууллагууд нь тэрийг одоо буцааж тэр тодорхой хаяг адресаар нь шалгалтынхаа тайлан тий гүйцэтгэлийг мэдээлж байх. Ийм одоо тогтолцоогдоор болж байгаа гэж бодож байгаа. Шилэн дансны тухай хуулийн төслийг 1-р сарын 22-ны өдөр ерөнхийлөгчийн тамийн газраас улсын хурлд өргөн мэдүүлсэн ч улсын хурлын чуулганаар анхны хилцүүлгээсээ буцсан юм а. Хуулийн төслийн найруулга бүрдэл хангалттай байгаагүй гэсэн шалтгаанаар буцаагдсан учраас эх 7 хоногт хуулийн төслийг дахин өргөн барихаар болж засгийн газраас санал авахар хүргүүлээд байна. Мэдээллийн эрхчлөөний тухай, төсвийн тухай хуультай уялдуулан шилэн дансны тухай хуулийн төсөлд давхардаж байсан хэсгүүдийг эмхэлж зэгцэлсэн, иргэний аудит гэдэг бүтцээр хяналт тавиулах тухай хэсэг төсөлд байсныг болж, онлайнаар хяналт хийж байгаа иргэн бүр төсвийн зарцуулалтад хяналт тавьж, төрийн аудитын байгууллага хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж оруулахар болжээ. Аль болох цомхон асуудлаа шийдэж чадсан хууль гаргахаар ажилласан гэдгээ ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх хэлж байна. Шилэн дансны тухай хуулийн төсөлд иргэд төрийн болон олон нийтийн байгууллагаас санал авахар 3 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулад байна. Тиймээс хуулийн төслийг улсын хурл хугацаа алдалгүй хэлэлцэн баталснаар ухаалаг төрийн бодлого руу томоохон алхам хийн гэсэн үг юм а.